сүлжээний хүрдний тухай ингээд яриагаа хийлээ. Ингээд олон живгээрээ үрье. За энэ өдрийн мэндийг тавьчихлаа. Монгол онцгой ухаан хэлцүүлэх гэсэн тавханд боллоо. За тэгээд өнөөдрийн сэдв болохоор наран сүлжээ байгаа. Энэ наран сүлжээ ярихын тулд би хүрдний тухай товчхон ярьж өгье. За хүрд гэдэг маань юу вэ гэдгийг хэлж ярихын тулд урагт би ярих ёстой. Урагт би яаж бий болж байна гэвэл эхийн улаан гэсэн дээр эцгийн улаанаас нэгдэж дээрээс нь сүнс нэмэгдсээр умаад ураг бүрэлддэг байна. Ураг нь цаашаа задраад ураг дэй болж ингээд хүмүүн болж төлөвш ураг дэй болдог байна. За тэгвэл ингээд энэ сүнсэн бие ураг бие хоёрыг холбож байгаа хүрд гэдэг байна. За тэгвэл энэ хүрд гэдэг маань ганц хүн дээр байгаа юм биш. Хүрд гэдэг маань бүх байгаль дэлхийн нарсаар одоо гарын бүгдх нь энэ хүрд гэдэг маань байдаг байна. За хүн дээр энэ хүрдийг авч идэх хүнд маань энэ хүндийн жигээс шалтгаалаад үндэс хүрд энэ ахас сүлжээний ойролцоо ахас сүлжээний харалтай байрлах үн сүлжнээс ахвалаад дэшиг ойрын хүрд хүртэл хүнд 7 хүрд байдаг байна. За өнөөдрийн сэдв болохоор энэ наран сүлжээ хүрд. За энэ наран сүлжээ хүрдийг ярихын тулд яагаад наран сүлжээ гэж нэрлсэн юм бэ гэдгийг бас ер нь нар маань ямар үнэтэй вэ? Нар гэдэг маань юу гэж бодож байна? Нар гэдэг маань ямар үнэтэй вэ? Цагаан шар. За тэгээд ингээ Google-д үзье бас наран сүлжээ хүрдийг. Нар гэдэг маань Google-д бас л энэ нар гэдэг маань шар өнгөтэй болохоор энэ наран сүлжээ хүрд маань шар өнгөтэй гэж Google-д. Гэтэл нар гэдэг маань нарны маань өөрийнх нь яг цөмөлт өнгө нь хөх байдаг. Тэгээд энерги ялгаруулж байгаа, цэцруулж байгаа өнгөн шар байдаг болохоор хүмүүс нарыг шар өнгөтэй, цагаан өнгөтэй гэж бодоод наран сүлжээ хүрдийг шар өнгөтэй гэж бодоод байдаг байна. Гэтэл энэ наран сүлжээ хүн дээр ч гэсэндээ энэ наран сүлжээ хүрдний өөрийнх нь өнгө нь хөх байдаг байна. Цөндөө хөх өнгөтэй. За тэгээд ингээд ялгаруулж байгаа, цэцруулж байгаа гэрэл шар болохоор хүмүүс наран сүлжээ гэрлийг шар гэж шар өнгөтэй шар өнгө ялгаруулна гэж боддог. За ингээд Монгол ухаан гэдэг чинь Европын одоо энэ орчин үеийн шинжлэх ухаанаас ялгаатай болоод байгаа юм л та. Одоо ганцхан юм наран сүлжээ хүрдээр жишээ авахтал юм. За бусад хүрдүүдийн өнгийг ингээд харахад энэ Монгол ухааны энэ Монгол домжин судар дээр байгаа энэ хүрдний 7 өнг Google дээр шинжлэх ухааны дээр 7 өнгөөс бүгдээр ялгаатай ихийг нь ялгаатай байгаа. За энэ маань болохоор зөвхөн нөгөө харагдах өнгийг нь энэ шинжлэх ухаан авч үзээд хараад байгаа болохоос биш яг үндсэн мөн чанар узуурыг аваад үзэх юм бол Монгол ухаан нь илүү цаашаа бүнийг харсан, илүү цаашаа олныг таньсан тийм ухаан байгаа нь харагдаж байгаа юм аа. За наран сүлжээ гэдэг бол наран сүлжээ маань юу бүтдэг юм бэ? Ямар үүрэгтэй юм бэ гэдгийг сонирхоё бүгдээрээ. Тэгээд наран сүлжээ хүрдэн болохоор байршлын хувьд энэ аюулгүй орчин байрладаг. Одоо энэ хүний аюулгүй орчин байрладаг. Тэгээд энэ хүний эд эсийг тэтгэжээдэг байна. Эд эсийг тэтгэжээдэг үүрэгтэй. Гаднаас орж ирж байгаа одоо ингээд хоол хүс тэжээл гаднаас орж ирж байгаа тэжээл нар салхи од гариг энэ бүгдээрээс нь авж байгаа энергиудыг наран сүлжээ хүрч хүлээн аваад эд эсүүдүүд хүрддэг байх нь эсүүдийг тэтгэжээдэг. За тэгсэн чинь ингээ эсүүдийн тухай ярих болж байна. Гэтэл энэ эс гэдэг маань өөрөө ямар үүрэгтэй юм бэ? Эс гэдэг маань хаанаас бий болов? Хүн хэдэн эс бэ? Амтнаас ялгаатай юу вэ гэдэг маш олон зүйлийг судалж хэлхийнээр харж. Гэтэл Европын шинжлэх ухаанд одоо бидний үзээд байгаа бидний бие үзүүдэд дэмжлэгдээд байдаг шинжлэх ухаанд болохоор эсийн тухай ярихдаа
хэдхэн нисийн харан дэргэлдэг бол Монгол амчин ухаан бол 40 тэрнээс илүүс одоо Европын шинжилгээ ухаан, орчин үеийн шинжилгээ ухааны нээж чадаагүй эсүүдийг Монгол амчин ухаан ярьж хэлдэг байх нэ. За жишээлбэл уудлис гэж үзье. Уудлис одоо орчин үед уудлис за уудлис засыг ургуулдаг уудлис цусыг төвжүүлдэг гэж яриад байдаг. Гэтэл уудлис гэдэг маань анхны 3 дахь жишээ нэг юм узуурис, уудлис, өсгөгчс гэж 3 ис байгаа. За энэ 3 ис узуурис гэдгийг орчин үеийн шинжилгээ ухаан болохоор нээж чадаагүй байх нь. Тэгээд ганц уудлис гэдгээр яваад байдаг. Гэтэл узуурис гэдэг маань өөрөө юу юм бэ? Узуурис болохоор хүний биеийг маш бага хэмжээгээр байдаг. Өөрийн хэмжээ нь болохоор бусад эсүүдийг бодвол жижиг хэм. Тэгээд хүний ярих юм бол хамгийн төсвөртэй, төвчээртэй юмд өөрчлөгддөггүй эсвэл яг хэрэгэн тулаад ирэхээр зөв яг үүрэг гүйцэтгэх бүдэр тийм баатар хийсэн байхгүй. Гэтэл уудлис өсгөгчс гэдэг нь болохоор уудлис нь хэмжээгээрээ арай том боловч уудлис нь аливаа юмнаас хуурччихдаг. Гэтэл өсгөгчс болохоор мэдээлэл байхгүй, ерөөс мэдээлэл авч ээж очиж төвчүүлдэг болохоор зарим үед буруу мэдээлэл авсан гэсэндээ тэрийг идэхээр байхгүй тийм өсөж үлчдэг байх нь. Жишээлбэл зураг гараа зүссэн тохиолдол гэдгийг авч үзье. За хүн гараа зүсчлээ. Гэтэл уудлис мэдээлэл өсгөгчсөн дээр мэдээлэл өгдөг байх нь. Гэтэл өсгөгчсөн узуурсын мэдээлэл очиагүй үед өсгөгчсөн шууд цаанаасаа түлхээд шархыг ингээд амиулж хийж яадаг. Гэтэл шархан амихтай мэдээлэл байхгүй учраас ерөөсөө сорвтой гэдэгчдэг. Гэтэл узуурс нь сүүлд мэдээлэл очиод узуурс нь очиод бүх эсийгээ төлжүүлэхэд тэр узуурс нь мэдээлэл очиод узуурсэнд очиод өвчсөн бол ямарваа шарах бүхэн сорвгүй гэдэг байна. Тэгээд ингээд одооны шинжилгээ ухаан болохоор узуурс уудлис хоёрыг ялгаж чадаагүй байдаг. Гэтэл Монгол ухаан бол аль хэдийн узуурс уудлис хоёрыг ялгацсан анхны эс нь болохоор өсгөгчс уудлис узуурс гэж маш гүн судалсан. Тэгээд тэрнээсээ заршлаад 49 эс байдгаа гэдэг зурдаа гаргачихсан байдаг байна. За гэтэл энэ узуурс маань бас өөрөө ямар шинж чанартай гэдэг. За зургийг ингээд бүр шинжлэх ухаан одооны тийм нээж чадаагүй тэр зургийг хүртэл узуурсын зургийг хүртэл гаргасан. Узуурс болохоор ийм үзүүртэй нар зүг гэсэн ийм түрүүн дэгээтэй яг тайлбарлахад бол нар зүг гэсэн ийм хас хэлбэртэй ийм узуурс гэдэг байна. Узуурс маш бага хэмжээтэй хүний бий байдаг учраас хүмүүс энэ узуурсыг төлжүүлж явах хэрэгтэй байдаг. Узуурс нь өөрөө ингээд үржээд байдгүй гадны хүнсээр гаднаас орж ирж байгаа хүнсээр энергиээр төлждөг байх юм байна. Гэтэл бид нэр өөрсдөө энэ узуурсыг яаж өсгөх вэ гэж үзэхээр ир хүнсийг узуурс маань өөрийн мөн чанар ир эстэй учраас ир эсээр итгэдэг. Тийм учраас ир хүнс идэх хэрэгтэй гэдэг байна. Узуурсыг идэхийн тулд. За тэгээд ир хийнэ, ир урагч байгаа одоо хүнсүүдийг бүртгэх ир хүнс гэж ялгаж байгаа. Гэтэл ир хүнс гэдэг ямар хүнс вэ гэхээр жинхэнэ бүр нөгөө гүн ногоо өнгийн тэгээд урагч байгаа ишин дээрээ ингээд дохиуртай явуулдаг аргай буудай гэх мэтийн олон төрлийн одоо Монголын сайхан бэлчээр бүтэн дурддаг олон сайхан ургамлууд ир эсийг агуулдаг байна. Тэгээд ингээд ир эсийг нь тэгээд хүмүүсийг хоол хондоо гэдэг хүмүүсийг эрүүл байлгадаг гэж бидний ард түмэн өгдөөс маань. Тэгээд хоол хондоор яаж гэдэг чинь эрүүл тэр ир эсийг яаж өгж өгөхөөр ир эсээс нөгөө амархан хэдий ингээд хүчрэх боловч цөөхөн хэмжээгээр хүчрэх байдаг боловч ир эс үгүй болдог. Амархан уус үгүй өсөж үгүй болдог. Жишээлбэл бэлчээрийн монголчууд нүүдлийн аж ахуйтай нүүдлэж амьдардаг.
Гэтэл хэрвээ нүүдэлгээ одоо нэг газараа нүүдэлгээ болоод 2-3 жил амьдарч байгаа бол тэр газрын тахилдаад үүснийгөө урахаа болоод үүсний сайхан сор шин тэжээл байх болчтой. Тэгэхээр ирс нь байх болчтой. Ирс идэхгүй, ирсээр хоол хүнсээр ирсийг авч чадхаа болохоор хүний бие организм үзүүрээс байх болохоор ерөөсөө гадны ямарваа нэгэн шууд нэрвдэд ирдэг байх нь. За тэгээд ирсийгээ тэгээд яаж сэтгэх вэ, яаж бий болгох вэ гэдэг дээр бүр төр засаг анхаарал төрийн хэмжээнд анхаардаг гэсэн байна. Энэ төрийн хэмжээнд анхаарах гэхээр ерөөсөө нүүдлийн мал аж ахуйг ерөөсөө нүүдэлчин амьдралыг дэмждэг. Газрыг ерөөсөө өмчлөхгүй, газар болохоор төрийн өмч. За нүүд хаашаа нүүдлэх вэ? Одоо энэ айнаг одоо хаашаа нүүдлэх вэ гэдгийг төр засгийн шийдэж идэг. Эрдэмтдтэйгээ зөвлөж идэг. Эрдэмтд нь за одоо энэ баруун аймагт одоо энэ жил ингээд бороо орсонгүй, ингээд ган болох нэ. За тэгэхээр дараа жил нь энэ жил ган болсон бол дараа жил тийм ургамал орохгүй. Тэгэхээр энэ жил тийм газраар нүүдэлж авсан болохоор одоо энэ газар амьдарч байгаа хүн амтан одоо 5 шум малуудыг тийшээгээ нүүлгээ гэж эрдэмтд нь тэрийг зөвлөж идэг. Эрдэмтдийнхээ үгийг төр засгийн сонсоо төр засгийн угаасаа газар нь төрийнхөө өмч болохоор төр нь мэддэг, төр нь хаашаа арт үнийг нүүлэх вэ гэдгийг мэддэг зүйлүүд байсан байх нэ. За ингээд энэ зүгээр нэг 9 явсаар байгаа цаашаага бүр төрийн хэмжээнд очичдаг ийм төрөөсөө хүмүүсийнхээ ард ирдийнхээ эрүүл мэндийг хүртэл зохицуулж байдаг 5 тусгаар тохиолдлын нэг нь болцсон бүр ийм чухал хэмжээнд авч үздэг байжээ. За тэгээд ингээ ярих юм бол ганцхан энэ монголчуудын одоо үзүүрээс сэтгэх асуудал зөвхөн монголчуудын ярих асуудал биш, монголчуудыг ганц ингээд төгшөөд байгаа асуудал биш, ерөөсөө хүн төрөлхтний асуудал. Хүн төрөлхт ингээд суушмал амьдрал барсноос хойш ерөөсөө тэр суушмал амьдрал юм богшдог, талхилагддаг, ахин дахин тэгж шин ургамал урахгүй зүгээр л нөгөө бандуугаар байсан ургамал ургаатай гэтэл хүн чинь яг нөгөө бэлчээрийнхээ мал аж ахуйтайгаа бэлчээрийнхээ тэр бэлчээрт эдээшсэн бэлчээрийн тэр сайхан уус ургамлыг эцэн малынхаа махыг эдэж сүгийн сайхан арснараа үзүүс сэтгэгдэж ирүүл байдаг байх нь. Тэгээ энэ болохоор ганцхан монголчуудын асуудал юм биш, дэлхийн нийтийн асуудал. Ерөөсөө нүүдлэж амьдрах, ерөөсөө нэг газараа бушмал амьдралтай байх нь байгаль дэлхийгээ сүрүүлж яадаг байх нь. Тэгээд энэ асуудлыг монголчуудын хамгийн нүүдэлчин бидний өвд эцсийн амьдралын хамгийн эрхэмлэж авдаг зүйл бол нүүдлийн аж ахуй. Тэгээд энийг уламжлууллаа бид нар улам сэргээж цаашаага авч явах нь байна. Энэ болохоор бүр дэлхийн нийтийн асуудал болж байгаа. Дэлхийн нийтийн асуудал, энэ газар дэлхийгээ хайрлах асуудал. За тэгээд ингээд өшөө өргөжлүүлэх юм бол энэ эсийн тухай бол маш нарийн байгаа энэ дамжин судар дээр. Тэгээд дамжин судар өргөжлүүлэх зүйлээ өөрөөсөө хараарай. За тэгээд энэ дээр нарийн сүлжээ гэхээр ирчээ. Нарийн сүлжээ бүртний 27 заягч бүртийг ярьчих. Энэ нарийн сүлжээ бүрт нь болохоор хүний энэ хоол боловсруулах хэрэгтэй. Ерөөсөө ингээ гаднаас хоол боловсруулах хэрэгтнийг ерөөсөө ингээ нарийн сүлжээ бүрт өдөртөж яадаг байх нь. Гэдээс одоо ингээ шулуу ингээд бүдүүнгээд сэлэгцэс дэлүү гэдэг ингээд ерөөсөө энэ тэр чигээрээ хоол боловсруулах хэрэгтнүүдийг хариуцж яадаг ийм хүрд байдаг байх нь. За тэгээд энэ хүрдүүдний заяагч хүрдүүд гэж байна. Энэ заяагч хүрдүүд заягчээсээ төвчөндөө 23 хүмүүсийг сонирхуулаад хэлчихье. За энэ 27 бүрдээс сонирхуулгаа. За энийг ярих уу? Хос бамбаас сонирхолтой. Хос бамбаас нэлээд энэ одоо энэ яг
өрчхүүн хүрднээс арай доохонтой эмэгтэй хүний болохоор төвчийн зэг дээр энэ баруун зүүн төвчийн зэгтэн дээр энэ хос бамбай гэж энэ одоо энэ хоёр энэ зайлшгүй байгаа. За энэ зайлшгүй нь ямар эмэгтэй хүн ямар үүрэгтэйгээ гэхлээр хүний дотоод хотоод гоо сайхныг хариуцж идэг байна. За хүн ингээд одоо ингээд хэлбэж 0 дарахаас өмнө ингээд баруун талынхаа энэ гидсний одоо энэ дээр ингээд дараад бай. Тэгэхээр ингээд сайхан гидсний бүрэлдэхүүн хөдөлгөөн сайжраад 0 та ингээд амархан сайхан хүндэрдэгэ гэдэг. Тэгэхээр энэ нөгөө зайлш хүрдээд хас бамбайны зай юм гэдэг байна. А гэтэл тал нь юу байдаг вэ гэхээр ерөөсөө хүний дотор эмэгтэйчүүдийн эргэцэн. Эрэгтэй хүнийг бол тэр эрэгтнийг нь хариуцсан энэ чухал цэг нь зайлш хүрдний зүүн талтай байдаг юм. За тэгээд энэ хоёр дээр зайлш хүрдэн дээр хүмүүс ер нь ингээд цэгнүүд дээр зайлш хүрднүүд дээр дарж өглөө болвол зайлш хүрдүүд нь итгэжчээдэг байна. Ер нь хүн зүгээр байхдаа ч гэсэндээ өөрийнхөө зайлш хүрдүүдийг сэргээж яхад ерөөсөө тэр чигээрээ би гэдэг чинь тэр чигээрээ мэдрэлийн асуудал болохоор тэр чигээрээ би итгэжчээдэг байна. За тэгээд энд нүдний арын бүлэгний эс гэж байгаа. За нүдний арын бүлэгнээс энийг санаан дээр хаана яг нүдний арын бүлэгнээс энэ хамгийн дээдлийн хоёр жижиг зэв байгаа. Яг нүдний артал байрладаг, нүдний бүлэгний артлын хамт байрладаг. За бас сэргээж явах хүн бүхэл эдээс эрхнээс сэргээж явах хэрэгтэй. Яг зайлш эрхтэн дээр дамжуулж тэгээ зайлш эрхтэн чинь цаашаа бусад хүмүүстэй ингээд нөлөөж байна гэсэн. Ганцхан одоо энэ зайлш чинь нэг зайлш хүрт чинь энэ идэвхжээд гэсэн биш. Ерөөсөө хоорондоо сүлжээтэй хоорондоо холбоотой нэг нэгнийгээ дандаа тийжээж нэг нэгнийгээ дэмжижээдэг хэрэгтэй. Тэгээд наран сүлжээ хүртийг одоо энэ нүднийхөө хүртийг сайжруулахад зүгээр нүдэ яагаад ингээд нарнаас энерги авч иж болж байна. Аль эсвэл нүдэндээ гаднаас нь массаж хийж болж байна. Ерөөсөө айгүй маш энгийн аргууд байдаг тийм. За тэгээд наран сүлжээ хүртнийхээ энэ юуг ярих юм бэ? Наран сүлжээ хүртмээр энэ 7 хүртмээр угаасаа өөр өөрсдийн өнгөтэй, өөр өөрийн гэсэн тусдаа өнгөтэй, хэлбэртэй байдаг байна. За тэгээд наран сүлжээ хүртмээр 5 талтай пентагон хэлбэртэй, пентагон гэдэг 5 талтай юм хэлбэртэй хөнгөтэй. Тэгээд яг цэвэр сайхан наран сүлжээ хүртэн сайхан яг цэвэр ажиллаж байгаа тохиолдолд цэвэр цэвэр агуу удааны үнээр ялгардаг байна наран сүлжээ хүртнээс. За наран сүлжээ хүртмээ бас яах лэрийг гэмтдэггүй нарнаас удаан наран гарахгүй удаан байхад хүний наран сүлжээ гэмтэн. За тэгээд болоогүй хүмүүс одоо болсроогүй ногоо болсроогүй жимсийг итгэх хүний наран сүлжээ гэмтчихэд. За тэгээд хүн өөрийнхөө нөгөө оогол бие танихгүй өөрийнхөө биеийг танихгүй тэгэхээр одоо нөгөө өөрийн юунд дуртайгаа мэдэхгүй ингээд өөрийнхөө авиасыг таньж мэдэхгүй чадвараа хөгжүүлэхгүй бол энэ нь наран сүлжээ бүр бас гэмтдэг байна. Угаасаа хүн болгонд авиас чадвар байдаг. Ялангуяа энэ нарны хөх толгой одоо нарнаас ирж байгаа хөх толгой гэдэг бол маш их учиртай байдаг. Нар маань өөрөө Монгол хүн буюу бусад энэ хөх толгойтой хүмүүс ингээд нуруунд дээр энэ хөх толгойтой энэ болохоор нарны хансан энерги, нарны энерги маш ихээр өөрийнхөө биедээ авцсан байгаа. Тэгээ энэ нь аяатаа хүүхэд том болоод ирэхлээр энэ хөх толгой биед нь уусаад цаашаа бүх мэдээллүүд нь өөрийнхөө бүх эд эсүүдд нь байгаа гэсэн үг. А гэтэл тэр нь юу вэ гэхээр Монгол хүн болгоно альва юмдаас нь зохицож чадвар, тамир тэнхээ, авиас чадвар энэ бүх зүйлүүд илүү ихээр байдаг байна. Илүү ихээр өвчсөн яагаад гэвэл бид нэр илүү байгаль дэлхийд ойртой тэрөө аль эсвэл нартай харах амьдралтай тэрөө ийм сайхан байгаль дэлхийг ийм сайхан бэлгийг бид нэр бас авцсан байдаг юм байна. Тэгэхээр бажиж явах хэрэгтэй байна. За тэгээ бүх толгой гэдэг маань бас учирч чадсан байдаг байна. За тэгээд өнөөдрийнхээ ярилцлагыг ингээд төр дуусгая. Тэгээд юугаар наран сүлжээ хүртнийхээр дасгалыг хийлээд тийм нэрээ тийм. Тэгээд наран сүлжээ хүртний идэвхжүүлэх бас дасгал байгаа. Энэ дасгалын нэг төрөл байгаа. За энэ дасгалыг маань манай гэрлээ үзүүлэх байна. За
За гэлээ. За ингээд за өдөр ингээд ахаас суугаа. За яг ингээд суугаад өгчихнэ. За тэгшин суугаад за ингээд баруун гараа зүүн өвдгөн дээрээ зүүн гараа баруун өвдгөнийхөө улан дээр тавих нь. За тэгээ би хашаага толгоогоо харуулаад зүгөө хашаага. Тэгээ биеэс хачиглаад энэ дээр амьсгаагаа аваад гаргаад өгөө. Тэр ингээд платуулж байл одоо ингээд нэг цэгтэн нэг ингээд зарим үед ингээд амьсгал чадахгүй тэрийг гаргах хүртэл 30 удаа хэдэн удаа хүн бүрийн өөрийн хязгаараар тэгээд хэдэн удаа амьсгалах нь тэр хязгаар дээр бүрж хязгаараа хийж энэ төсөл хийдэг байх юм. За нөгөө талаа бас адилхан зүүн гар нь баруун өвдгөн дээрээ баруун гар нь зүүн өвдгөнийхөө улан дээр. За тэгэхээр нөгөө хүн бүрийн бие нөгөө өөрийнх нь уян хатан байдал өөр болохоор яаж юм зарим болохоор газар бүргэнтэй. За энэ төсөл за гэрлээдэг араас үчиг бүртээ идэвхжүүлдэг байна. За ингээд хатантай байлаа. Дараагийн өөрсдөө ярьсан байна. За ингээд өнөөдрийн сайхан ярьслыг нарийн сүлжээгээ маш сайхан тодорхой одоо бид